зохион байгуулах үндэсний бүхий салбар хороо дөнгөж сая хуралдлаа. За энэ салбар хороон дээр бол 3 асуудал хилцэж бид нар шийдвэр гаргалаа. Тухайлбал үндэсний бүхийн барилдааны хуваарьт бас бага зэрэг өөрчлөлт орсон. За энэ бол Монгол улсын үндэсний баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооноос өгсөн баяр наадмын хөтөлбөртэй холбоотой бас цагийн зохицуулт хийх асуудал байсан учраас бид нар сая ярилцаад санал нэгтэйгээр үндэсний бүхийн барилдааныг 2026 оны 7 сарын 10-ны өдөр зөвхөн нэгийн даваа явуулахаар 11-ээс 17 цагийн хооронд нэгийн даваа явуулахаар шийдвэрлэлээ. За 2-3-ын даваагаа бол 2026 оны 7 сарын 11-ний өдөр барилдуулна. 4-өөс хойших даваануудаа 12-ны өдөр барилдуулахаар ингээд үндсэн шийдвэрээ гаргаж үндэсний бүхийн салбар хорооны зүгээс улсын баяр наадмын зохион байгуулах үндэсний хороонд энэ бүхийн барилдааныхаа хуваарийг хөргүүлэхээр ийм асуудлыг хэлсэн шийдвэрлэлээ. За 2-дугаар асуудал нь Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас манай үндэсний бүхийн холбоонд бас албан бичиг ирсэн байна. За энэ албан бичигт бол юу дурдгдсан байгаа гэхээр тодорхой нэр бүхий бүхчүүдийн барилдах эрхийг асуусан шийтгэлтэй холбоотой ийм жагсаалтыг гаргаж ирүүлсэн. За энэ жагсаалтанд нэр дурдгдсан бүхчүүдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар биднээс ярилцаад холбогдох шийдвэрүүдээ гаргалаа. Мэдээж шийдэлтийн хугацаанд дуусаагаа бүхчүүдийг бол өнөөдөр маргааштай бол бүртгэхгүй. За үндэсний хорооны зүгээс зарим нэг бүхчүүдийн асуудлаар бол эргэж тэнд эцсийн шийдвэр гарч байгаа учраас шийдвэр гарах юм бол магадгүй зарим нэг бүхчүүдийг бүртгэлтэй холбоотой асуудал яригдчих магадгүй гэсэн ийм зүйлүүдийг хэлцэж тохирсон. За 3-дугаарт нь болохоор Уяачтын баяр наадам энэ жил их онцлог зохион байгуулагчид дэлхийн адууны өдрийг бас Монгол улс дөрвөн дэлгэр тэмдэглэж байгаатай холбогдуулаад Уяачтын баяр наадамд бас нэлээд ач холбогдол өгж байгаа. Тийм учраас 7 сарын 13-ны өдрөө хүйдлээ хотогтой 128 бүхийн барилдаан зохион байгуулах талаас холбогдох зохион байгуулалтын асуудлаа ярилцаж шийдвэр гаргасан гэдгийг хэлье. За ёс зүйн зөрчил гаргасан бүхчүүдийн асуудлыг үндэсний бүхий холбооны ёс зүйн сахилгын хариуцлагын зөвлөлийн хурлаар шийдвэр гаргах юм байна. Энэ үндэсний бүхий салбар хороотой хамааралгүй зүйл байгаамаа. Тэгээ хурал нь бол зөвлөл байдаг. Та бүхэн мэдээлэл авах бол за бригадийн генерал онцгой баяр гэж хүн байдаг. Минжин гээд эрх зүйч байна. Майз цаг гэж өнгөөлөгч байдаг. Тамирчдыг төлөөлж Зол баяр гэж министр байдаг. Эрх зүйч Солон баяр гэж хүн байгаа. Батуул Тарцаг гэдэг ийм бүрэлдэхүүн байдаг. Хараад тусаар явуулсан Монголын үндэсний бүхий холбооны эхийн хурлаар байгуулагдсан ийм бүр эрхтэй зөвлөл байт юм а. Тэр зөвлөл дээр өргөдлүүдээ 3 бүх гаргасан байсан. Түүнийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэв. Айгүй ухсас арслан өсөх баярыг яах вэ? Өнгөрсөн жил наадам допинг илэрсэн байна шүү дээ. Уг нь бус жилүүдийг харж байхад усын цол аваад шөгрөөд допинг илэрсэн бүхчүүд бол доор 20-оос 3 жил өмнө. Харин өсөх баярын хувьд ингээд 1 жил Жамбин дарга яриа өгч хардлагатай байна гэдэг чинь. Яс бикэнд өсөж. За та бүхэн мэдж байгаа юуны шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэнтэй холбогдуулаад бас үр дүнгийн удирдлагын баг бол өнгөрсөн оны 7 сараас 8 сар 9 сарын хугацаанд бол ажилласан. За энэ хүрээнд бол допингийн төрлийн бодис илэрсэн гэдэг ийм баталгаажуулаад дээр нь бол тодорхой олон улсын ВАДА-гийн дүрмийн дагуу за мөн Монголын үндэсний дотоодын энэ допингийн дүрмийн дагуу бол тодорхой хэмжээгээр буюу 4 жилийн хугацаагаар эрхийг хасах за олгосон цол чимэг шагналыг бол хасах ийм эрх зүйн орчны хүрээнд бол шийдвэрлээд саналуудаа бол хөргүүлсэн. За харин допингийн эсрэг энэ давзаалтах комисс гэдэг дээр бол гомдол гаргаад за маргаан нь сая өнгөрсөн 5 дугаар сард бол шийдвэрлэгдсэн байгаа. За ингэхдээ бол допингийн төрлийн бодис илэрсэн байна. Энэ дээр бол марахгүй. Зөвхөн тодорхой процесс ажиллагаануудыг бол энэ алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн болон за шинжилгээ авахтаа бол процесс алдаа гаргасан байна. Шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн байна гэдэг ийм үндслээр бол за гомдлыг бол бүрэн хангаж шийдвэрлэхээр шийдвэр гарсан. За энэ дээр нь бол одоогоор бид нар бол үр дүнгийн удирдлагын баг за ялангуяа
үндэсний бүхний салбар комиссиас бол тодорхой шүүхэд юу гаргачаад гомдол гаргачаад ингээд гомдол бол эцэслэн шийдэгдээгүй байгаа. Ийм асуудал бол байгаа. Тэгэхээр өсгөө энэ жилийн наадам барилдсан шүү үү? За энэ жилийн наадамд бол маргаантай шүүхийн маргаантай байгаа учраас бол барилдуулна гэсэн шийдвэр бол гараагүй байгаа. За Монголын допингийн эсрэг байгууллагаас ч гэсэн ийм барилдуулах гэсэн ийм санал бол ирээгүй байгаа. Өсгөө сонсон бүхчүүдийн цад зэргийг өгж авах асуудал бас одоо хойшлогдож байна. За чимгийг бол сая 2-7 хоногийн өмнө бол олгогдсон байгаа. За жишээлбэл бол Пүрүс гардын асуудал бас яг наадамчид бас асуугаад харьцуулж асуугаад байсан. За Бадарч гардын хувьд бол та бүхэн мэдж байгаа өмнө давзалт комиссар шийдээд за процессын болон материалыг болж гисэн зөрчил гаргаагүй байна. Тэгэхээр бол шийдвэр нь бол хэвээрээ байна гэдээ ингээ гаргасан. Өөрөөр хэлбэл үндэсний их баяр наадмын эрх хассан тогтоол бол хэвэндээ үйлчилж байгаа. Эрхийг хасчихсан. За дээр нь 4 жилийн хугацаатай барилдуулахгүй юм эрх хассан шийдвэр бол хэвээр байгаа. За энэ жилийн хувьд ч гэсэн монодо буюу Монголын допингийн эсрэг байгууллагаас бол энэ барилдуулахгүй эрх нь тодорхой шийтгэл нь хэвээрээ байгаа гэсэн ийм чагсаалтыг бол өнөөдөр манад ирүүлсэн салбар комист. За энэ шийтгэл дотор мөн адилхан Бадарч юу бол чагсаалтанд орцсон явж байгаа. Энэ 7 сарын 11-ний даваа иргэдэд өгөх гэжсэн. 11-ний нээлтийн хойшлогд нөгөө 2-ын даваа бол ийм хамаарах үздэг. За 7 сарын 10-ны өдрийн одоо бүхэн барилдааныг бол тэр хүнтэй бол үн төлбөргүй үзүүлэх гэдэг шийдвэрийг бол үндэсний хорооны даргын зүгээс гаргасан. 12-ндаа бол нээлтийн тусламжаараа бүгд одоо авсан иргэдэнд нээлтийн арга хэмжээг үзээд явна. За хөтөлбөрийн дагуу баяр наадам зохион байгуулалт үндэсний хорооноос албан ёсны мэдээлэл өгөх учраас тэр тал дээр бол илүү тодорхой мэдээлэл өгөх. Эдгээр өгсөн чиглэлийн дагуу бол оройн дахиад нээлтийн тоглолтоо дахин зохион байгуулахаар юм төлөвлөгдсөн явж байгаа. Жилийн допингийн шинжилгээг яаж авах юм бэ? Нөгөө төрөлхтний одоо бүхий найраа асуудал гэдэг цаг болж байна. Энэ тал дээр хүмүүс яаж ажиллахаар төлөвлөж байгаа. За допингийн эсрэг байгууллага манай үндэсний бүхэн салбар хороо хоёр хамтраад үрдөнгийн удирдлагын багийг өнөөдөр томилно. 7 хүний бүрэлдэхүүнтэй хараат болсон юм гişүүд. Аль одоо допингийн эсрэг байгууллага жүнцэн харьяалалгүй манай салбар хорооны гишүүн биш хүмүүсээр бүрдүүлж байгаа 7 хүн энэ дээр яг ингээ хяналтаа тавиад энэ бүх ажиллагаагаа зохион байгуулалт явна. За энэ дээр нэмэгдээд хууль хүчний байгууллагууд бол хяналтаа тавиад холбогдох одоо материалууд дээр баталгаажуулалт хийгдээд явна. Видео бичлэг, бусад лацлом гэдэг одоо бүх баталгаануудаа хийгээд явна. Энэ дээр бол ойлгохлоо төвцөх газар, цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагаас одоо шинжилгээний хариу эцэслэн гарах хүртэл хугацаанд одоо энэ дээжүүдээ авч явж одоо Германы шинжилгээний байгууллагад хүргэж өгөх бүх ажлуудыг бол хариуцаад давхар хийгээд явахаар юм байдалтай байгаа. За энэ 7 хүн маань одоо сөрөөний яарсан ингээ хэрэг маргаан үүсээд ингээ зөрчил гарах юм бол энийг одоо эцэслэн шийдвэрлэх хүртэл энэ өөрсдөө яг бүх хяналтаа тавиад зохион байгуулалтаа хийж ажилласан учраас манай үндэсний бүхэн салбар хороотойгоо хамтраад энэ одоо асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ажиллах юм очтой байгаа. За юуны тухайд бол Өсгөө гардын тухайд бол түрүүн хэлсэн 25 оны баяр наадам зохион байгуулах комисс өөр бүрэлдэхүүнтэй ажиллаж ирсэн. За энэ комиссийн зүгээс энэ үйл ажиллагаанд оролцсон холбогдох хэрхүү албан тушаалтнуудаас тодорхой асуудал гаргасан байж магадгүй дүнслэлээр шүүхэд хандсан юм билээ. Тэр шийдвэр нь эцэлд дуусаагүй байгаа учраас Өсгөө гардын асуудлыг арслангийн асуудлыг бол энэ удаагийн баяр наадмын өөр одоо ингээ ярих боломжгүй боллоо. Өнөөдрийн байдлаар ингээд манайдагаас ирүүлсэн жагсаалтанд нэр нь явж байгаа учраас бидний хувьд бол одоо шийдвэрлэх боломжгүй болсон гэсэн үг. Чи найраа насан. Харж байгаа юм ямар арга хэмжээ За Үндэсний бүхий барилдаа улс аймаг сумын барилдаан гэж болж байна. Өөрөө чинь хилээд байгаа зүйлүүд бол энэ сая өмнөх хоногудад болсон сумын баяр наадамтай холбоотой зүйлүүдийг бас хэлж байгаа хаа гэж ойлгож байна. За үндэсний баяр наадмын тухай хуулиндаа бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд бүх өдрүүдэд бас наадмаа хийнэ гэсэн нэг юм байдаг. Хэрвээ яг энэ хуулийн заал хэрэгжээд явах юм бол аймгийн цолтонгууд суманд очиод авах зүйл нь бол эрс багасах юм байна. Гэтэл нөгөө талаараа аймгийн засаг дарга сумын баяр наадмынхаа товыг тогтооно гэдээ хуулиндаа бас заасан учраас зарим аймгийн дарга нар сумын наадмыг 6 сарын 30
7 сарын 1-ний үеэр ингээд товлоод говийн аймагуд дээр ийм асуудлууд ингээд үүсэж байгаа. Тэгээд бид бүхэн сая өнгөрөх цаавар 5 хүн мэдсэн баг үндэсний их байр наадмын тухай хуулинд өөрчлөлт орох эсэх саналыг ингээд 2 гишүүн өргөн бариад явж байсан. Тэгээд энэ намрын чуулган дээр үндэсний их байр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах зүйл заалт орно. Энэ дээр бид нар энэ наадам нэг зэрэг болох гэдэг заалтуудыг мөн хариуцлагын асуудлыг хуульчилж өгөхөөс аргагүй юм байгаад байна. Одооний яг энэ мөрдөгдөж байгаа хуулиар бол ямар ч бүх эрхийнхээ дагуу хаанч очиж барилдах хэрэгтэй. Аймгийн засаг дарга сумын байр наадмын товыг товлох юм хэрэгтэй байгаагаас ингээд наадам энэ тэнд өөр өдрүүдэд болоод ард олон нийт мөн одоо зарим бүхний сонирхчдын зүгээс ингээд гомдол санал ингээд ирээд байгаа. Тэрнийг бүхэн хуулиар ингээд шийдэх зохицуулахаар байгаамаа. 2024 бүх барилдахтай холбоотойгоор аймаг сумдын наадмууд 10, 11, 12-ний өдрүүдэд хойшлоод аймаг сумд барилдахжсэн залуучууд бүгд улсын наадамдаа барилдуулах тийм чиглэл өгч юм уу? Эсвэл одоо нөхөөсөнд одоо цэргүүд барилдахаар байна. За энэ дээр та бүхэн мэдж байгаа нөгөө анх удаага дэлхийн адууны баяр гэдэг баяр 7 сарын 13-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулаад 8 аймгийн наадам 8-9-ний өдөр засгийн газрын тогтоолтоор зохион байгуулагдахаар өмнө зохион байгуулагдахаар зохицуулсан. Тэгэхээр энэ дээр энэ жилийн наадамд цэргийн албан хаагч барилдана гэсэн тийм шийдвэр гараагүй байгаа. Бүхийн тоо хангалттай хүрж байгаа. Өнөөдөр өглөө 10 цагаас 9 цагаас бүртгэл эхлээд одоогийн байдлаар 260 гаруй бүртгүүлсэн байна. 16 цолтон, нэг дархан аврах тэргүүтээ 16 улсын цолтон, 140 гаруй аймгийн цолтон бүртгүүлсэн байгаа. Урдсан бүртгэлийн үндэсний бүхий холбоо бас дивжээ галуудаас ингээд авахд 500 гаруй сумын заан цолтон барилдана гэдэг энэ дивжидээс өгсөн. Тэгэхээр сумын цолтой бүхчүүд бас хасагдах магадлал байгаа. Та бүхэн мэдж байгаа их Монгол улсын ой гэдгээр үндэсний байр наадмын тухай хуульдж байгаа Монгол туурхтнууд бас барилдаж болно гэдгээр энэ том ой дээр наадам ерөнхийдөө 4 өдөр болж штэ. Тэгэхээр энэ том ой дээр бас Монгол туурхтнуудаас Туваагаас 2 бүх, Өвөр Монголоос 4 бүх барилдах юм хүсэлт өгөөд байж байгаа. Тэгээд цол өрөмбөний асуудал нь боломжтой болвол бүртгэчих бах. Багтахгүй бол бүртгэж боломжгүй болно гэсэн юм үүтэй. Тэгэхээр цэргийн албан хаагчийг барилдуулна гэсэн тоонд гүйцэж оруулна гэсэн зүйл байхгүй байна гэж ойлгож болно. 12-оос 5-ын даваа барилдчихсан юм ээ Тийм. тийм. Тэгээ та бүхэн бас энийг ойлгох хэрэгтэй. Ганцхан наадам гэхэлэр бүхий барилдаан болж байгаа биш. Бусад хөтөлбөр арга хэмжээнүүд байгаа. Бусад салбар хороонуудын саналыг үндэслээд түрүүнд дурдсанчлан барилдааны цагт бол өөрчлөлтүүд ороод ингэ явж байгаа. Тэгэхээр 12-ны өдөр 4-ийн даваанаас эхлээд бүхий барилдаан үргэлжлэнэ. За болчих шиг байна те. Эсвэл цагаан тугаа бүхчээд тайлбаргууд байх юм уу? За ер нь Монгол төрийн наадам өнөөдөр эхэлчихэж байгаа. Та бүхэн одоо яшаа гарах юм бол шагаан харваа эхэлсэн байгаа. Төрийн наадам ингээд үргэлжлээд явдаг. Хүүхдийн харвааны одоо шагаан харваа эхэлсэн явж байна. За маргаашаас ингээд бус хөтөлбөрийн дагуу сурын харваа. За 10-ны өдөр хурдан морины уралдаан энэ төргээд ингээд явчихна. Тэгээ Монгол төрийн наадам бол ганцхан бүхий барилдаан биш гэдгийг сая бүхий холбооны тэргүүн хэлж байна. За нэг талаас нөгөө талаас 7 сарын 10-ны өдөр бол Монгол төрийн далбааны өдөр. Бас хүндэтгэлтэй өдөр. Тэр 9 хөл цагаан тогоо баяр наадмын тухай хуулийн дагуу 11-ний өдөр залхахаар байгаас бид нар 7 сарын 10-ны өдрөө төрийн албагаа залж. За дээрээс нь бас баяр наадмын тухай хуульд болон үндсэн хуульд байгаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг үндсэн хуулийн 13 дугаар заалт байна. Баяр наадмын тухай хуулийн дээр шигсэн нийслэл Улаанбаатар хотын баяр наадам ус төрийн наадамтай хамт явна гэсэн заалт байгаа. Тэгээ нийслэлийн туг бас залгадах байх. Тэгэхээр ингээр 10-ны өдрийн 1-ийн даваан дээр бол бүхчүүдийн зүгээс бол энэ дэр нэг одоо бүр нэг хайхтар эсэргүүцэж одоо хууль зөрчсөн үйл гарсан гэсэн яриа бол гарахгүй байх. Асуудлыг бүхий холбооныхан бас удирдах зөвлөлийн хурлаар ярилцсан байлээ. Энэ дээр бас нэмэлт хариулт өгөх байх. За Монгол наадам гэдэг зүйл бол одоо олон зуун жил үргэлжлээд ирсэн зүйл ээ. 9 үл цагаан туг гэдэг зүйл маань 1990 оноос ингээд тавигдаад ирсэн. За зарим одоо хүмүүсийн хэлж байгаагаар 9 үл цагаан тугийг тойрохгүй бол тэр бүхий хямар юу дундаа доош нь барина гэсэн ийм одоо дэмий зүйлийг бол ярьж болохгүй. Тэгэхээр энэ жилийн наадмаар 10-ны өдөр төрийн далбаагаа энэ чинь 70 гаруй жил энэ төрийн далбаагаа тойроод ирсэн. Өмнө нь одоо төрийн далбаач гэж байхгүй тэр та бүхэн бас түүх архивын бичгээр үзэж л байгаа. Тэгэхээр энэ хит ийм туйлшрал бол явж болохгүй шүү гэдэг зүйлийг хэлье. Энэ бол тийм одоо ноцтой зүйл бол биш шүү дээ.
болчихж байгаа шүү дээ.